Сайн байцгаана уу. Тэгэхээр эрүүл мэндийн яамнаас мэдээлэл сэрэмжлүүлгийг та бүхэндээ хүргэж байна. Өнөөдрийн мэдээлэл сэрэмжлүүлэг маань халдварт өвчтөд судлалын үндэсний төвөөс хүрч байна. Яг одоо би халдварт өвчтөд судлалын үндэсний төвийн халдвартын клиникийн эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Уган Чимэгтэй ярилцаж байна. Тэгэхээр яг танай эрчимт эмчилгээний тасагт өнөөдөр хэдэн хүүхэд байгаа вэ? За өнөөдрийн байдлаар эрчимт эмчилгээний тасагт өнөөдөр 5 хүүхэд Улаанбаатар өвчнөр эмчлэгдэж байна. Нийт ер нь 6 өвчтөн байгаа. Томоотой бас хүнд хүүхдүүд байсан. Тэд нар маань харцангуй биеийн байдал сайжраад тасаг руу өнөөдөр шилжсэн байгаа. Эрчимт эмчилгээний тасагт ямар зовоорын улмаас хүүхдүүдийг яг шилжүүлдэг вэ? Эрчимт эмчилгээний тасагт бол одоо амьсгалын дутагдaltaй, за амьсгалын дутагдлаас шалтгаалсан олон эрхтний дутагдaltaй, үжилтэй, биеийн байдал маш хүнд, хүчил төрөгчийн өндөр хэрэгцээтэй ийм хүүхдүүд бол эмчлэгддэг. Тэгээд мөн зүрх судасны талаас бас үйл ажиллагааны алдагдaltaй, бусад эрхтний системийн талаас үйл ажиллагааны алдагдaltaй ийм хүнд хүүхдүүд эмчлэгддэг байна. Тэгэхээр Улаанбаатар томоо хоёр хавсраад хүүхдүүд хүндэрж байна гэдэг ийм зүйл яриад байна л да. Тэгэхээр энэний нөхцөл байдлын талаар та мэдээлэл өгөөч. За одоо энэ улирал маань яг томоогийн улирал таарад байна. Тийм үүнтэй холбоотой нөгөө хүүхдүүд одоо бага насны хүүхдүүд те хатгаа, томоо төс өвчин, түүний одоо хүндрэл, хатгаа, үжил одоо бусад зүрх судасны дутагдлаар ингээ хүндрээд эмнэлгийн одоо бусад байгууллагаар ингээ үйлчлүүлж байгаа. За энэ тохиолдолд нөгөө тархлаажуулалтанд хамрагдаагүй те ийм насны хүүхдүүд Улаанбаатарын халдвар одоо нэмж аваад за энэ хоёр халдвар маань ингээ хамт явахаараа хүүхэд маш хүнд өвдөж байгаа. Тэгэхээр танай эрчимт эмчилгээний тасагт байгаа хүүхдүүд нөгөө ээж аавгүйгээр ингээд тусдаа ингээд ордгийн байна л да, сайн ингээд харж байна л да. Тэгэхээр энэ одоо ээж аамаа хариуцлагатай байх шаардлагыг одоо мэдээлэл зөвлөгөө би бүр илүүтэй өгмөр санагдсан те ийм одоо ой хүрээгүй хүүхдүүд эрчимт эмчилгээний тасаг руу орхичоод аав ээж нь маш их зовж байгаа штэ те. Тэгэхээр энэ тал дээр таны хэлэх зөвлөгөө эцэгчүүдэд хандах одоо сэтгэлийн үг гэх үү те юм юу байна. За тэглгүй ах уу одоо мэдээж хүүхдээ энд ингээд өчөөд гадаа хүлээгээд байж хата сэтгэл санаа зовоод маш хэцүү байгаа байдалтай байдаг. Тэгээд үүнтэй уялдуулаад хэлэхэд ялангуяа одоо энэ бага насны хүүхдүүд ой хүрээгүй тэр тусмаа одоо вакцинд хамрагдаагүй хүүхдүүд илүү өвдөөд хүнд өвдөөд байдаг. Тийм болохоор одоо эцэг эхчүүдэд хандаж хэлэхэд одоо Улаанбаатарны вакцинда хамрагдаач нэгдүгээрт, хоёрдугаарт одоо нөгөө гадаа хүүтэн дээрээс нь томоогийн улирал ингээд хамт явж байгаа ийм тохиолдолд олон нийтийн газраар тийм ээ бага насны хүүхдээ давж битгий яваач тий одоо өөрсдөө гадуур яваад бас эрүүл ахуйн шаард одоо дэглэмээ сайн захиач гар хөлөө сайн угаагаад маск тий одоо маска сайн зүгээд гар хөлөө сайн угаагаад ингээд ариун цэврийнхаа одоо энгийн дэглэмүүдийг маш сайн захих хэрэгтэй гэж бодож байна. Тэгэхээр вакцинд хамрагдаагүй гэдэг нь 2-3 төрлийн бас ойлголт байгаад ах шиг байна л да угны эмчээ. Нэг нь бол вакцинд магадгүй үл итгээд хамрагдаагүй хэсэг. Нэг хамгийн одоо юу нь болохоор вакцины нас нь хүрээгүй хэсэг. Дараагийнх нь ямар нэг шалтгаанаар бас вакцинд хамрагдаагүй иймэрхүү ийм нөхцөл байдалтай хүмүүс хүүхдүүд байгаад ах шиг анзаарэгддэг л да. Тэгэхээр одоо тан дээр ингээд голчлон одоо сүүлийн одоо Улаанбаатарны дэгдэлтээс хойш ингээд таны эрчимтийн тасгаар өршлүүлж байгаа хүүхдүүдийг ингээд анзаарвал яг ямар шалтгаанаар вакцин хийлгээгүй хүүхдүүд байгаад байгаа вэ? Таны хэлсэнтэй адилхан бас ийм олон шалтгаан байдаг. За нэгдүгüүрт бол мэдээж насанд хүрээгүй байгаа. Одоо Улаанбаатарны вакцин хийх насандаа хүрээгүй. За хоёрдугаарт бол бас нөгөө вакцины одоо эсрэг заалттай хүүхдүүд байдаг. Тэр маань одоо суур эмгэгтэй тий одоо тархины саажилттай, зүрх судасны одоо гажигтай тий ийм бусад эрхтний системийн зүгээс одоо архаг одоо суур эмгэгтэй вакцин хийх одоо боломжгүй тий ийм хүүхдүүд маань бас одоо вакцин хийгдэхгүй явж байгаа учраас хүнд өвдөж орж ирдэг. За 3 дахь тохиолдол нь бас одоо нөгөө вакцинд үл итгэхтэй ийм тохиолдлууд бас байдаг. За энэ өнөөдрийн 5 хүүхдүүд маань нэг нь бол ой 1 сартай хүүхэд байж байгаа. Тэгэхээр энэ маань уг нь бол вакцины нас болцсон хүүхэд байгаа байхгүй. Гэхдээ энэ маань нөгөө бас ингээд дархлаа жоохон султай байнга ингээд өвдөж явсаар байгаа тухайн нөгөө вакцинаасаа хоцорсон байдаг. Тэгээд ингээд нөхөн вакцинжуулалтанд орж амжаагүй байжгаад Улаанбаатарны халдвар авчаад байгаа. Ийм тохиолдлууд бас байна. Тэгэхээр дандаа хүүхдийн
асуудал хоёлаа ярьж штэ ой гарантайч гэдэг юм уу ой хүрээгүй 5-8 сартаач гэдэг юм уу тий. Тэгэхээр энэ дээр тухайн хүүхдүүд маань өвдөх өвдөхгүй гэдэг нь ерөнхийдөө өөрөөс нь гэхээсээ бараг илүүтэй эцэг эхийн хариуцлага асран хамгаалагчийн хариуцлагын асуудал нэлээх яригдчих ах шиг байна л да. Тэгэхээр та энэ дээр эцэгчүүдэд яг ямар одоо зөвлөмж гэх үү, анхааруулга, сэрэмжлүүлэг гэх үү гэх вэ? За ер нь бол мэдээж одоо бид нар одоо ингээ вакцинаар урьдчилан сэргийлж чаддаг болдог ийм өвчнүүд, халдвар төвчнүүд байгаа тийм. Тэгэхээр энэ тохиолдолд бол вакцинаар ингээ 100% сэргийлэгдэж болдог ийм одоо тохиолдолд бол эцэг их вакциныг одоо яг тухайн наснд нь хариуцлагатай хийлгээч гэж хэлмээр байгаа. За тэгэл одоо вакцин хийлгээгүйс болоод хүүхэд нь маш хүнд өвдөж байгаа. Энэ тохиолдол одоо бас маш хэцүү байдаг. Тэгэхээр магадгүй одоо нэг тун вакцин хийлгэсэн бол одоо вакцина хийлгэсэн бол хүүхэд нь тий харьцангуй бас хөнгөн өвдөж тий бас зарим тохиолдолд ингээд эндэх эрсдэл гарч байгаа шүү дээ. Тэгэхээр энэ тохиолдолд одоо миний зүгээс эцэг эхчүүдэд ингээд хандаж хэлэхэд вакциныг одоо тухайн насанд нь одоо яг заалтаар нь хийлгээч л гэж хэлмээр байна. Тэгвэл бид нарын халдвар төвчнөөс одоо урьдчилан сэргийлж чаднаа. Одоо хүүхдийн амралт эхлээд манай монголчууд гадагшаа аюух аялдаг болсон. Тэр одоо урсгал эхэлчлээ л дээ. Тэр одоо бага насны хүүхдэд дагуулад явж байгаа эцэг эхчүүдэд хандаж та ямар зөвлөгөө өгөх вэ? Одоо магадгүй цүнхэнд нь ямар эм ядаж явах ёстой вэ те? Та ямар сэрэмжлүүлэг зөвлөгөө өгөх вэ? Тэг ер нь бас гадаад улс орнуудад бас мэдээж халдвар төвчин байгаа. Тэгэхээр магадгүй одоо бас нөгөө хүүхдүүд аваад дулаан орн руу аялж байгаа эцэг эхчүүд те энэ тохиолдолд нэгдүгээрт одоо эндээс хүүхдүүдийнхээ вакциныг хийлгээд те найдвартай одоо хамгаалаад тэгээд явах хэрэгтэй. За магадгүй одоо тэнд очиод өвцөн тохиолдолд ойр зүрийн одоо хүүхд нь мэдээж халуурч эхэлнэ. Энэ бол халдвар төвчин учраас мэдээж халуурч томоодос өвчин туссан юм шиг л эхэлдэг. Тийм болохоор одоо бид нар энгийн гар дор одоо халуун бууруулах те энгийн аргуудыг эзэмшсэн байх ёстой. Одоо заавал им уулахаас илүүтэй тийм ээ. Энгийн аргуудыг одоо суралцсан байх ёстой. За тэгээд нөгөө тухайн орныхоо эрүүл мэндийн одоо байгууллагын даатгалын системд нь хамрагдсан тий. Тэгээд очиод одоо бас үйлчлэгээ, тусламж эмчилгээ үйлчлэгээ бас авах зорилготойгоор ингэж явахгүй бол магадгүй одоо бас одоо хүндрэл гараад халдвар аваа тий хүнд өвтөхийг үүсэхгүй. Тэгэхээр одоо юун руу явж байгаа тохиолдолд угаасаа вакцинаа сайн хийх хэрэгтэй л гэж зөвлөмөр байна. Танд маш их баярлалаа. Тэгэхээр өнгөрсөн 2-3 сарын хугацаанд өдрийн гаралт 24 цагийн гаралтанд 2 эсвэл те зарим өдрөөр байхгүй болцсон байснагаа бодвол эргээд одоо нэмэгдэх хандлагатай гэдгийг одоо 14 одоо тохиолдол шинэ батлагдсанаар илэрхийлж байгаа юм. Тийм учраас эрүүл мэндийн яам болон халдвар төвчин судлалын үндэсний төвөөс хэрэгжлүүлэг анхааруулга мэдээллийг та бүхэндээ хүргэсээр байна. Энэ удаагийн одоо сэрэмжлүүлэг мэдээллийг халдвар төвчин судлалын үндэсний төвийн халдвартын клиникийн эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Уун Жимэг болон эрүүл мэндийн яамны хэвлэл мэдээллийн ажилтан Батцэг бид хоёр хүргэлээ. Та бүхэнд эрүүл энхийг хүсье.